Тэгээд энэ бол багцсан байна. Энэ тухайд дэлгэрүүлж болсон байна тийм ээ. Тэгээд энэ бүсгэл хэрэглэн дотор энэ R гэх юм уу нэг зээл одоо хөрөг оруулагчийг үүсгээр оруулах хөрөг гээд дорн B гэх юм нэг хоёрс дугаарсан дотор хаана дугаарлах байж тас тийм ээ. Өөрийн хүсэлээр өөрийнхөө оруулах гэж байгаа тоног төхөөрөмж одоо мөнгө төлөө тусдан бас чимээс тийм ээ. За тэгээд энэ яг энэ багцсан байна. Тоног төхөөрөмжтэй одоо энэ жишээлбэл 11 сая 100 мянган төгрөгийн тоног төхөөрөмж шаардлагатай. За тэгээд тоног төхөөрөмжийн дорог дэлгүүр хандж байна. Одоо чинь яг нэг баягийн жижиг цэг шинж гэх юм ингээд шугал машин одоо нэг үеийн үнэтэй хэдэн ширхэг аа нийтдээ төгрөг тийм ээ. За эргэлтийн мөнгө гэхлээр та нараа юу гэж бодож байна? Тэгээ өсөлт нэг бизнесийг чинь шаардлагатай эргэлт чинь асуудалтай жахан гэсэн үг юм аа. Тэгэхээр өөрөөр бас яг үйлдвэрлэлийн хувьд бол үжилгэж гэсэн дээ. Одоо нийт аваад ресторан дээр яагаад гэвэл нэг хоол гэх юм материал авах байх гэдэг зөндөл юм байна шүү дээ. Тэгэхээр нэг түүхий материал зарцуулсан гэж ойлгож байна. Эсвэл энэ шаа одоо энэ бизнес чинь шаардлагатай хөрөг оруулах шаардлагатай. Түүхий материал гэж зарцуулдаг. За үйлдвэрийн байраа бас технологи шинжилгээтэй холбоотой ажлын байраа тагцуулах өөрчлөх хэлбэрүүд асуурал эсвэл рүү худалдаж авах юм байна. Нөгөө объект худалдаж авах. Эсвэл өөр чинь объект гэж байгаа энэ өөрийн хүсэл гэдэг нь нөгөө зөвхөн байрыг гэж үзсэн. Энэ сэдвийн үнэтэй тийм их одоо ийм